За тэгэхээр 26-аас 30 оны хөгжлийн одоо үндсэн чиглэл тулгуурласан одоо төлөвлөгөө ярилцж байна. Тэгэхээр энэ төлөвлөгөө яг ерөнхий завгаар модель бол айгүй харьцангуй гайгүй байна гэж ингэж үзэж байна. Тэгээд эндээс бас нэг хэдхэн асуулт асууя. Ер нь бол 26-аас 30 оны хөгжлийн үндсэн чиглэлд орлогын урт хугацааны стратегийг тухайлбал татварын суур орлогын төрөлжилд мэдрэмжийн үнэлгээ одоо ер нь тусгагдаагүй харагдаад байгаа. Тэгэхээр ер нь энэ орлогын төсвийн орлогын стратегийг юу гэж харж байна? Энийг одоо ямар бичиг баримттай уялдуулж хэрэгжүүлэх вэ гэдэг нэгдүгээр асуулт нэг юм байна. За хоёрдугаарт энэ орлогын хэлбэлцлүүд байгаа. Бид нар сая өнгөрсөн 2-3 жил ихтэл төсвийн орлогыг маш их хэлбэлцэлтэйгээр баталж байгаа. Тэгэхээр энэ хэлбэлцлийг бууруулах ямар зорилго байна? Ямар санхүүгийн нөөц хүрээ байна? Ямар одоо тоон зорилгууд тавьсан бэ гэдэг хоёрдугаар асуулт. За гуравдугаарт ер нь манай улсад бол одоо нөөт, онцгой, гайл гэх мэт юм шууд бус татварууд нь бол орлогын 60% эзэлж байгаа. Ер нь бол олон улсын жишгээр бол шууд татварууд, шууд бус татварууд нэг 50% байдаг. Тэгэхээр энэ шууд татварыг нэмэгдүүлэх ямар бодлого байна? Шууд бус татварыг бууруулах ямар бодлого байна? Энэ хоёрыг ер нь тэнцвэржүүлэх тийм зорилтоо юу гэж тодорхойлж байгаа вэ гэдэг нэг ийм асуудал байна. За дараагийн асуулт болохоор энэ орон нутгийн татварын бие даасан байдлаар. Тэгэхээр ер нь бол бид нар одоо олон газрууд руу татварыг өгч байна. Орон нутгуудын одоо татварыг бий болгох, өөрсдийн одоо татвар хуваарлалтыг бодитоогоор өргөдгөх ямар бодлогуудыг явуулж байна вэ? Цаашдаа энэ орон нутгууд ер нь эдийн засгийн хувьд бие даах бодлого явуулж байгаа юу? Энэ дандаа татаастай хэлбэрээр явах юм уу гэдэг нэг ийм асуудал байна. За макро бодлогын хувьд бол сангийн Монгол банкны одоо мөнгөний бодлого, төсвийн бодлого хоёрыг хэрхэн уялдуулж хангаж ажиллах вэ? Одоо энэ олон улсад бол ийм платформ гаргацсан, хоёулаа дандаа хослуулаад явдаг ийм аргууд хэрэгжилж байгаа юм байна. Манай дээр одоо ер нь энэ төсвийн бодлого, мөнгөний бодлогын уялдаа хамтын хяналт, хариуцлагын тогтолцоог ер нь боловсруулж байгаа юу гэдэг ийм асуулт байна. За санхүүгийн тогтвортой байдлын хувьд бас нэг асуултыг тодруулчих гэж бодож байна. Яг нь ер нь олон улсын валютын сан, одоо Швейцарын засгийн газрын зэрэг улсууд бол төсвийн эдийн засгийн бодлогын эрсдлийг бүртгэдэг. Тэгээ нэг юм бодит цагийн хяналтын системтэй байгаа. Биднэрт ер нь энэ төсвийн эрсдлийг одоо бүртгэх тийм хяналтын систем, тогтолцоо боловсруулж байгаа юу гэдэг нэг ийм асуултыг хариулъя. За техникийн шинжтэй нэг санал байгаа. Ер нь бол энэ 26-аас 30 хонд иргэдийн орлоготой байлгах ер нь эдийн засгийн чухал асуудлуудыг тусгасан. Тухайлбал одоо Завхан аймгийн Арц суурийн бомтын зам бол энэ орноо гэдэг ингээд тусцсан байгаа. Гэхдээ тэр нэг бомтын ажил нь бол төсөв төлөвлөгөө нь бол гарцсан, батлагдсан байгаа учраас тэр бомтын ажлын нэмээд тусгаараа гэдгийг бол сануулж хэлье. За ингээд саяхан асууж байгаа 7 асуултанд хариулт авъя. Тийм мэдээж эдийн засгийн бүтцийг харахад цөөхөн эдийн бүтээгдэхүүнээс, уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай эдийн засаг бол энэ орлого дээр зөв стратеги боловсруулахгүй байнга одоо ингээ хэлбэлцэж байна л да. 5 сард баталсан төсвийн хүрээг сарын дараа зайлшгүй өөрчлөгдөх шаардлага үүсдэг. Экспортлж байгаа бүтээгдэхүүн одоо тэр дундаа тэр нүүрснийх нь үнэ нь өдөр бүр бараг хэлбэлцэж байгаа тэр цаг үеуд таарчгаар зайлшгүй одоо өөрчлөлт явахаас өөр сонголтгүй болж таардаг. Тэгэхдээ эх жил бол бид нэр экспортод одоо нүүрсийг бол нэг 80 сая тонн түргэнэ гэж одоо бас зорж байгаа тэ мэдээж. Тэгэхээр энэ бол одоо бас төсөөлөл, өөдөр төсөөлөл. За энэ удаа бол төсөв дээр ч гэсэн мөчлөг сүрсэн бодлого хэрэгжүүлье гэж зорьсон. Би өөр нь эргээ харахад энэ орлого дээр тэнцвэржүүлсэн орлого дотоодын нийт бүтээгдэхүүний харьцааг л буулгасан нь л одоо их том алхам боллоо гэж харж байгаа. Одоо 30% орсон. Тэгээ ирэх 28 онд бол энэ нэг 28 руу ороод ирэхэд бол орон зай бий болно. Гэтэ энийг зүгээр орхиж болохгүй. Энэ татварын багцуулыг батлах ёстой. Дээрэс нь энэ тохиолдолд бол нөгөө хувийн хвшилтээр үүсээд байгаа ачааг багасгах ёстой гэдэг. Тийм учраас энэ эдийн засгийн эрхчлөөний хууль, хөрөнгө оруулалтын хууль, энэ зөвшөөрөл мэдээллийн хууль, энэ 120 хууль чинь ерөөсөө л энэ чиглэл рүү илүүтэй хандж байгаа. Тийм учраас бол бид нар эдийн засгийнхаа одоо суураа өргөдгөх чиглэл рүү одоо анхаарах ёстой, тэлэх хэрэгтэй. Хувийн хвшлээ дэмжих тодорхой үр дүн гаргах салбаруудыг анхаарыг, уул уурхайн бүтээгдэхүүнээр нь төрөлжүүлэх хэрэгтэй. Ер нь алцаасны агуулга нэмэгдэж байгаа учраас л бид нар эдийн засгийн өсөлтийг бас харьцангуй өндөр төсөөлөд байгаа болохоос биш энэ ажил хийгдэхгүй бол угаасаа явахгүй.
Тийм учраас алдч бай, зисч бай. Дээрээс нь одоо нөгөө Оронотой хийсэн хөрөнгө оруулалтын гэрээ, за одоо сая Солонгос бид нар хөрөнгө оруулалтын том форум хийсэн. Энэ үеэр бол нэлээд олон хөрөнгө оруулагч нараа та бас тохиролцоонд хүрж газрын ховрыг ашиглах чиглэлээр. Тэгэхээр ер нь бол энэ уул уурхаан эдийн засгийн орн бол бүтээгдэхүүнээр нь төрөлжүүлэх бодлогоо бол барьж ажиллах бол ёстой гэж ингэж бол бид нар зорж байгаа. Тийм учраас хөрөнгө оруулалтын энэ хөтөлбөр дээр ч гэсэн энэ боловсруулах үйлдвэрүүдийг дэмжиж гэдэг чиглэлээр бол боловсруулах үйлдвэрийн одоо төслүүдийг илүүтэй одоо тусгаж өгсөн. За ер нь бол нэмэн өртөг шингээх бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэл рүү анхаарах ёстой. Тэгээ хувийн хвшилч гэсэн яг энэ зах зээлд чөлөөтэй өрсөлдөөд ингээд төрөлжүүлж орж иж үр дүн гарна. Тийм ч учраас одоо зарим зөвшөөрлүүдийг мэргэжлийн холбоонд нь шилжүүлэх, зарим одоо жишээ нь зөвшөөрлийн хугацааг нь уртсгаж өгөх, зөвшөөрлийг одоо заавал дахиж материал бүрдүүлэхгүйгээр сунгах гэд хүн сурдлын бууруулах ажлуудыг. За, гүйцэж хариулъя. За ер нь тэгээ эрэлтийн гаралтай бид нар бол инфляцтай тэмцэх ёстой. Тэгэхээр цаашдаа болвол мэдээж төв банк хараад бусаар за мөнгөний бодлогоо барай ажиллаж байна. Тэгээ сангийн яам, за эдийн засгийн хөгжлийн яам, засгийн газраас бол юм өчтөг сүрсэн бодлого гэдэг ингээд төсөв баталсан, төрийн оролцоо бууруулна гэсэн. Ер нь эргээд үлдэх нь бол зөвхөн тэр орлого GDP-ийн харьцаан дээр л байгаад байгаа. Тэр орон зайн дээр одоо бид яах вэ гэдэг. Түүн шиг засгийн газар гүйцэтгэх засаглал бол өөрөө тэр гайл дээр үүсээд байгаа хил бомбтууд дээр үүсээд байгаа хүнд суртлуудыг буулгаад эхлэхэд гэхэтэл одоо яг ганц мод гашуун сухбат дээр нөгөө хэдэн километр очролдог машин тэрэг байхгүй болол 6-7 буудаг нь байхгүй болол хоёр тал мэдээлэл солилцооч гэдэг юм уу. Ер нь орлого нэмэгдүүлэх ажлууд бол ингээд үн шаттайгаар ингээд хийгдээд явж байна. Бид нар энэ зорилттой хүрэхийн тулд бас ажиллана. За ер нь бол энэ төсвийн орлогыг хэлбэлцлийг тогтворжуулах асуудлыг тоогоор зорилтын хувиа гаргаад тэгээ тогтворжуулалтын механизмыг хариуцах институтын ингээд энэ төлөвлөгөөн дээр тодорхой болгоорой гэдэг энэ чиглэлийг бас өхөн зүйтэй байх. Төсвийн орлогын яг тодорхой стратеггүй байгаа. Төсвийн орлогын тодорхой өсөлтийг хангадаг институтын одоо үндэс суурийг бас энэ төлөвлөгөөн дээр бас зайлшгүй тавих шаардлагатай байгаа. За 3 дугаар тэр орон нутгийн бие даасан байдал дээр ер нь бол орон нутгийн их үүсвэр татварын хуваарлтын бодиттойгоор юм өргөдгөх бодлогыг одоо эхлэх KPI-уудыг одоо бид нарын төлөвлөгөөн дээр тусгаж өгж иж цаашдаа явахгүй бол ерөнхийдөө энэ талаар бол туссан зүйл байхгүй байгаа даа. За ялангуяа энэ төсвийн болон мөнгөний бодлогын асуудал дээр бол макро эдийн засгийн хувьд одоо Их Британийн нэг жишээ байгаад байт юм байна. Тэгэхээр эн чинь нөгөө бид нар инфляц ирэхээр Монгол банктайгаа ярьчихэд байдаг. Төсөв санхүү ирэхээр зарлагын асуудлыг ирэхээр сангийн яамтайгаа ярьцдаг. Энэ хоёрыг холбосон